Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2012 онд нээлттэй хийсэн Диктатор хэмээх инээдмийн Америк фильм байна. Тухайн кино маань 65 саяар бүтээд 180 сая $1 ашиг олсон байдаг. За ингээ бүгдээрээ тайлбаран эхлүүлцгээе. Энэ удаагийн дугаар маань Univision-ийн Hollywood багцын инээдмийн зэснээс та бүхэндээ хүрч байна. Дан ганц инээдмийн чиглэлтгүй science fiction, адал явдал, тулаанд, аимшиг гэд маш олон төрлийн сонирхолтой бүтээлүүд тэнд байгаа. Энэ олон киноноос ганц үзэж байгаа юм чинь айтайх юм үзчих гээд хайж нилээдгүй цагийг алдаж байгаа хүмүүс харагддаг. Тэгвэл та бүхнийхээ цагийг хэмнээд ганц 2 киног Hollywood багцаас санал болгоё. Олон ангид кинонуудаас гэвэл Heels хэмээх IMDb дээр 8.1 үнэлгээтэй кино байгаа. Драм, уянгын, романтик кино зэсэн тарин нилээд хэдэн үзсэндээ хизээж харамсахааргүй кинонууд харагдсан. Хамгийн нэгдүгээрт гэвэл Schindler-ийн нэрсийн чагсаалт байдаг. Надад үнэхээр гүн сэтгэл төрүүлсэн кино болохоор таарсан хүн болгондоо л ерөнхийдөө үзээрэй гэж хэлдэг кино маань. Дараа нь гэвэл The Terminal гэдэг кино. Мөн цэрэг Райныг аварсан гэдэг кинонууд багтдаг. Кино үзэх цаг зав гарвал эдгээр бүтээлүүдийг сонирхоод үзээрэй. Үзсэн дахиад үзээрэй. Ингээд бүгдээрээ үндсэн сэдв рүүгээ орцгоё. Америкийн нэгэн мэдээгээр Вадия улсын хайрт удирдагч генерал Маршал Аладдины талаар мэдээлж байгаа үйл явдлыг бидэнд харуулдаг. Тэрний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, тэр яаж эрх мэдэл төрсөн, тэгээд бас өөрийн ард түмнийг хамгаалахын тулд ам бие үл хайрлан ардчлалын эсрэг хэрхэн тэмцэж буй талаар нь ярина. Бусад дарангуулагчдыг бодвол Аладдин спортод маш хайртай нэгэн. Улсдаа зохиогдох тэмцээнүүдээс тэр 14 төрөлд оролцоод 14 алтан медалийг хүртсэн байдаг. Ингэхдээ тэр оролцсон тэмцээн болгондоо дэлхийн рекордыг шинжлэн тогтоосон байна. Манай хүний эрх мэдэлд хэмжээ хязгаар гэж огтоос байхгүй учраас тэр өөрийн хэлнийхээ үгсийн сангаас өргөн хэрэглээний 300 үгийг Аладдин гэдэг үгээр сольчихсон бөгөөд энэ үгсийн дунд эерэг сөрөг тим үгүй гэсэн утгатай үгс багтсан нь ард иргэдийг нилээд төөрөгдөлд оруулдаг. Аладдины амьдардаг орд тарш ижил нэртэй хүүхэлдэйн кинон дээр гардаг ордонтой нилээд өстэй. Дэлхийн нийт Вадия улсыг хараандаа аваад байгаа хамгийн том шалтгаан бол саяхан эхлүүлсэн тэдний цөмийн програм. Улсын эцэг хүний хувьар үүсэж байгаа нөхцөл байдлыг тэр ямар нэг байдлаар тайлбарлах ёстой учраас ард иргэдийнхээ өмнө гарч үг хэлдэг. Хэлж байна. Бид 2 сарын дараа хэд зэвсгийн зэрэглэлтэй урааныг баяжуулж чадна. Энийг зөвхөн энхийн зориулалттай ашиглана. Зөвхөн эрүүл мэндийн судалгаа бас цэвэр эрчим хүчинд ашиглагдах юм байна. Тийм ээ, тийм. Тэгээд мэдээж хязээж дайнд ашиглагдахгүй. Бурхан минь. Аладдин өөрийнхөө цөмийн зэвсэг боловсруулах үйлдвэрт ирэхэд тэрний аав гах Тамир угтаж авдаг. Эрдэмтэд түүнд шинэ гаргаж авсан цөмийн зэвсгээ өнөөдөр танилцуулах ёстой. Харамсалтай нь Аладдин өнөөх зохион бүтээсэн шинэ зэвсгийг нь харсан даруйдаа жижигхэн юм а гэж голоод надад хаана байна хэмээн тэрүүгээр нэг ойрлож гардаг. Надад бол цөмийн програмыг нь удирдах байсан эрдэмтэд. Гэвч тэр өнгөрсөнд болсон нэг үйл явдлаас болоод одоо байхгүй болсон. 2 жилийн өмнө надад өөрийн зохион бүтээсэн шинэ цөмийн зэвсгийн Аладдин танилцуулдаг. Гэтэл өнөөх нь харсан даруйдаа Пуужингийн чинь үзүр хитрхи бөөрөнхий байна. Гаднаасаа ямар ч хүн айлгахаар шинжив. Дээрээс нь наадах чинь буцаад нисээд ирвэл бид нар ер нь яах юм бэ гэж хэлдэг. Надад тусуулаад намайг ганц чоромгисэн тэнэг хүнгээд төсөөл. Тэгээд надад яаж тэр бомбог Израиль дээр гадардахгүй дараа нь GPS-ээ буцаж ойж ирээд Вади яг дэлбэлэхгүй гэдгийг тайлбарлаад өгчихгүй. Бодит байдал дээр Новш. Би тэнэг шүү. За. Юу гэж зүгээр л энэ асуудлыг мартацгаая найз. Одоо цагт Тамир дүүдэ хандаж эзэнтэй минь та зүгээр л нэгдсэн үндэсний байгууллагад хандаад бидэнд ямар ч цөмийн зэвсэг байхгүй гэд мэдгэж. Тэгвэл бусад орнууд бидний эсрэг авч хэрэгжүүлж байгаа сөрөг арга хэмжээгээ зуцлана шүү дээ. Бидэнд ч гэсэн тустай. Бид яаж ч газрын тосоо гадагшаа гаргаж чадна гэхэд Аладдин үгүй бро. Би аавда Вадия улсын газрын тос Вадия дотроо л үлдэнэ гэж ам өчөг өгсөн гэж тэр хариулдаг. Аладдиныг ордондоо буцаж ирэхэд тэрнийг хорох гэсэн ээлжид нэгэн халдлага бол. Бусдын нүдээр харахад Аладдин үхэж байгаа боловч үнэх хэрэгтээ тэд орлон тоглогчийг л хороосон болж таардаг. Манай хүн захиалагчийг нь олоод надад хэлээрэ хэмээн Тамир даалгаад зогссны хажуунаас холдоход аав гах нь хэн нэгэнтэй уцаар ярьж эхэлдэг. Та нар буруу хүнээ хороочихсон байна. Аливаа хурдхан дахиад нэг ихэр олоод. Тэрнийг удирдахад их амархан байх ёстой шүү хэмээн хэлнэ. Тамирын туслахуйч тэр дорон тохирох царайтай нэгнийг Аладдины зөвшөөрлөлтөөр ордонд авч ирдэг. Хумсын аваад шүдийн янзлаад харьсыг цайруулад эрхтнийг богино болгох.
Энэ өдрийн орой Аладдин Меган Фокстэй үжиг хамт өнгөрүүлдэг. Гэхдээ нилээд үнэтэй. Кэти Перри алмазтай Rolex авсан гэж хэлсэн. Тэр надад нүүрэн дээр нь Аладдин дахиг зөвшөөрсөн болохоор тэр. Аладдин салах ёс хийж Мегантай хамт зургаан даруулад гонигтай нэгэн хөгжмийн аян доор өөртөө шөнийг хамт өнгөрүүлсэн хүмүүсийн зургийг харан зогсон. Маргааш өдөр болоход олон улсын мэдээнээс Аладдин тун сонирхолтой нэгэн мэдээг олж сонсдог. Нэгдсэн үндэсний байгууллага Вадия улсыг цөмийн хөтөлбөрийн талаар маш яралтайгаар олон улсын өмнө тайлагнахгүй бол НАТОгийн зэргийн хүчийг ашиглаж Аладдины улсад цохилт өгөхөөр шийдвэр гаргасан байна. Манай хүн үүнийг сонсоод яралтай хурал зарлаж Америк руу явахаар болдог. Тамир, Миний хүзүүний дэрийг хийлээд дунд шатны судоку сурах номыг ачаал хийж. Бид бүгд явцгаана. Америк руу. Америк. Гоохын төрсөн нутаг. Орц цагалтай залууг нэгдсэн улсын иргэд ягаад ч юм бэ маш хүднээр угтаж авна. Манай хүн харин үүнийг нь тоож байгаа ч юм байхгүй. Яг л тэнэг хүн шиг өөдөөс нь инээмсэглээд л яваад. Угаасаа 100% биш л дээ тэрний тарих. Аладдиныг тансаг зэрэглийн нэгэн зочид буудалд Америкчууд байрлуулдаг. Гэтэл ягаад ч юм бэ энэ бүхэн нь манай дарангуйлагчид нэгийг таалагддаг. Интернет өдрийн $20 гэнэ үү? Ямар новш вэ? Гэтэл тэд намайг олон улсын гэмт хэрэгтэн гэж буруутгаж байдаг. Миний баранд хинч хүрч болохгүй ш. Энд чинь новшин шудаа. Энэ өдрийн орой Вадия улсын хайртай удирдагчийг хэн нэгэн хулгайлна. Энэ бол тэрний бие хамгаалагчдын нэг Клейтон байж таардаг. Тэр манай хүнийг ямар нэг агуулгад хориод яргалж тамлах үйл ажиллагаа эхлэх гэтэл Клейтоны хэрэглэж байгаа багаж хэрэгслүүд Аладдинд ямар ч айдас хүлдэс төрүүлж чаддаг. Тэгэхээр Клейтон тэрний сахлыг хусаж аваад нүдэн дээр нь шатаач. Ингэхдээ Аладдинтай яг таарсан тэнэг өстө өөрийгөө ч гэсэн галдаж орхидог. Клейтоны биенээс үсэрсэн гал манай дарангуйлагчийг галаас амьд гарахад нь туслана. Дэлхийн баячуудын эхний 10-т ордог Аладдин нэг шөнийн дотор бандагтайгаа үлдсэн учраас удамжаар явж байсан тентхийн нэгэн гуйлагчинд их хэмжээний алт амлаад хувцсыг нь тайлуулж авдаг. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын барилга руу яаран алхаж байгаад гадаана нь эсэргүүцлийн жигсаал хийж байгаа хүмүүстэй таар. Тэдний дунд Зои хэмээх нэгэн үзэгсэлэнтэй бүсгүй зогсож байдаг. Манай залуу хамгаалагч цагдаа дээр дөхөж очиод дотогшоо орох хэрэгтэйгээ хэлэхэд өнөөх нь мэдээж түн татгалздаг. За яа дөө байц гэж чигсэн эргэн тойрно харж байгаа тэр өөрийнхөө орлон тоглогчийг Тамиртай хамт байгаа. Тэр хууль ёсны удирдагч биш. Тэр хууль ёсны удирдагч биш. Тэр хууль ёсны удирдагч биш. Хууль ёсны Хорол эхлэх цаг болоход Тамир орлон тоглогчид сайн хэлж анхааруулж байгаа тэрнийг тайз руу гаргадаг. Өнөөх нь бас л толгойдоо хүүхэд байхдаа хүнд юмар зохиулчихсанстаа гарч ирсэн даруйдаа л ваартай усан дотор шигээ тэнд байсан хүмүүс рүү асгаж утгаад үг хэлэх гэж бөө юм бол. Тэр тайзан дээрээс дарангуудлын дэглэмийг унгаж Вадияг ардчилсан ус болно хэмээн ардчилдаа хизээч үгүй хизээч. Вадийг ард түмэн дардал дуртай. Дарангуйдад үрд оршиг. Эсэргүүцлийн жигсаал үүмээ сомон болж эхлэхэд Зои Аладдин туслахаар хурж ирнэ. Тамир харин байшин дотор улсынхаа нефтийг өөр улсын найзуудтайгаа хэрхэн хуваахаа яриад байж байдаг. Зои бүсгүй шинхэн танилцсан найзаа ардаа суулгаад Бруклинд байрладаг өөрийнхөө хүнсний дэлгүүрт ирнэ. Аладдин замдаа өөрийгөө Алисон Бүргэс хэмээн бүсгүйд танилцуулдаг. Зои манай залуугийн хувцсыг сольж өгөөд өөрийнхөө талаар түнд баг зэрэг ярьж өгнө. Тийм ээ би Амхерстад сурж байсан. Эмэгтэй хүн сургуульд явах надад таалагддаг. Яг л роликер болгож байгаа сарамгчин харж байгаа юм шиг л. Тэдэнд энэ ямар ч утгагүй ч гэсэн бидэнд их хөөрхөн харагддаг. Өргөжлүүлээд Аладдин тэнд ажилладаг хүмүүсийг шоолж, доог дохуу хийж эхлэхэд Зои бүгдийг нь байранд нь оруулах гэж хичээдэг. За завсарлага. Ой. Наад цуганд орох хусаач. Чиний тэр дор ямар ширэнгэ ой байгааг төсөөлөх амар юм аа. Энд чинь байж боломгүй юм. Бүсгүй өөрийнх нь дэлгүүрт янз бүрийн шашин шүтлэг үзэл бодолтой хүмүүс ажилладаг учраас тэд нэр доог дохуу хийж болохгүй хэмээн манай залууд анхааруулна. Аладдин энэ нь огтхонч таалагдахгүй байгаа учраас баг ажилд орох гэж байсан газраасаа эхний өдрөө л халагчдаг. Baby hold me down. Чамдэр тэсэн наруу хоёр раунд. Ави хучяа. Эндрх минь эртхэн иргүй яа. Чамгүй амдэр чадна гэхдээ хаа. Чинад амдэр сайхан гэдгийг заа. Нүдэ над юудч битгий заа. Зочид удал Тамир сонины мэдээнээс агуулхаас шатсан зогц олдсон талаар мэдээг хардаг. Агуу удирдагчаа нас барсныг баттай олж мэдсэн Тамир маш баяртайгаар утсан хүүхэлдээн дээр хурж ирээд одоо таны амрах цаг боллоо гэд хамгаалагч бүсгүйчүүдтэй нь үлдээгээд гарна. Хэн ч үгүй юу ч үгүй босон Аладдин гонигтэй хөгжмийн аян дээр хотын гудамжаар яг л төөрчигсэн хүүхэдчиг алхалж дэлгүүрийн цонхон төхөж очиж сахалгүй өөрийгөө хараад гониглчихсан зогсож байгаа цонхны цааталд амар сайн таньдаг хүнээ олж харддаг.
Цөмийн програмыг нь удирдах байсан манай хүн цаазлуулсан гэдэг Надал гэх эрдэмтэн тухайн дэлгүүрт ажиллаж байдаг. Аладдин тэрний араас үл үзэгдэх горимдоо шилжин дагаж явсаар Аладдины үхэл нэртэй жижигхэн ресторанд ороод. Нэрнээс нь харахад л тухайн газарт орж байгаа хүмүүс бүгдээрээ тэрнийг үзэн яддаг нь мэдрэгдэнэ. Бармен манай хүнээс нэрийг нь асуухад Аладдин хуурамч нэрс зохиож чадхааргүй сандралд автдаг. Тэнд байгаа бүх хүмүүсийн анхаарал манай хүн дээр төвлөрч наадахсан сахалгүй Аладдин байна хэмээн бүгдээрээ босоод ирэхэд Надал хаанаас ч юм бэ гарч ирээд хөөй наа чи манайд жаах оюуны хомсдолтой болохоор хүнтэй харьцаж чаддаггүй юм а гэд тэрнийг энэ удаад аварч чаддаг. Аладдин Надалаас надад эрх мэдлээ буцааж авахд маа туслаач хэмээн гоохот өнөөх нь хариуд нь за яах би туслая. Гэхдээ би буцаад цөмийн програмаа удирдах болно. Буужингээ хошууж бөөрийнхээ хэвээрээ үлдэх болно гэхэд Аладдин зөвшөөрснөөр манай хоёр тохиролцоонд хүрнэ. Зяц тохирлоо. Тохирсон шүү. Маргааш болоход Надал Аладдин хоёр орлон тоглогчийг мөрдөж эхэлдэг. Тэд төлөвлөгөө боловсруулж хэрхэн тэрний байрлаж байгаа зочид буудлын руу орхон ярилцсан зогсно. Ингээд зогсож байтал зочид буудлын ор хаалган дээр Зои гараад ирэх бөгөөд тэрний дэлгүүр тухайн зочид буудалд хүнсний ногоо нийлүүлдэг болоод явчихдаг. Надал энэ бүхнийг ажиглаж байгаад удирдагчаа та энэ эмэгтэйг таньдгийн бол тэрний дэлгүүрт очиод ажилд орч. Тэрэнд нэвтрэх үнэмлэх байна. Хоёулаа дотгошоо төвгүй нэвтэрч чадах арга бараг л олчихлоо. Би таныг тэнд ажиллаж байгаа хооронд таны зүг сахал болон өмсөх хувцсыг чинь зохицуулаад байж баяа хэмээн хэлнэ. Аладдин цаг алдахыг огтоос хүсэхгүй байгаа учраас Зоигийн дэлгүүр дээр явж очиод өнгөрсөн удаад гаргасан бүдүүлэг үйлдэлтэй хүлцэлөөчөөд намайг энд ажилуулаач хэмээн гуйдаг. Эмэгтэйч түүний хүслээр нь болгоно. Манай хүн ч эхний өдрөөсөө л маш сайн ажиллаж бусадтай зөв боловсон харилцаж оны шилдэг ажилтнанд нэрээ дэвшүүлээд амжина. Аладдины утсанд Надалаас мессеж ирдэг. Тэр зочид буудлыг гаднаас нь ажиглах арга олсон гэж бичсэн байна. Төлөвлөгөө юм байна. Би энэ стратегийн аялал яваад Ланкастерын дээгүүр нисч сул газруудын тодорхойлно. Мартаж болохгүй шүү. Бид энгийн нэг Америкч болж чад. Юм үзэж санаа зовлтгүй хэн ч юу ч сэтгэлэхгүй. Энэ гайхалтай төлөвлөгөө шүү. Өрөөн хямралаас гаргаж төмнийн ядуурлаас аварцгаая. За тэгвэл энийг мартцгаая. Тэд ингэж алхдаг. Би Америк хүн гэдгээрээ маш их бахархдаг. Америкт бол би дугаар нэг молгоо. Нэрээ таны нөгөө нурууны чи өвч хэвээрэл байгаа юу? Их аимшигтай байсан. Бүр дорцоор өгöd би өөртөө нурууны хатуулга хүртэл захиалсан шүү. Үнэхээр үү? Тийм ээ, хар та. Би одоо ч гэсэн зүйлсэн байгаа. Тайчгүй шүү. Энэ англи хэлээр сайжирч байгаа шүү. Би 5-аас 1 хүртэл чамаас илүү хурдан тоол чадна гэж мөрий эцгүү. За тэгье. 5 4 3 2 1 Мэдээж манай хоёр энэ үйл явдлын дараа цагдаагийн хэсэг дээр шууд хүргэгдэн ирцгэн. Аз улхад Зои тэдний араас ирснээр Аладдин маш хурдан тэндээс мултарч чаддаг. Бүсгүйг цагдаагийн ажилтнандаа маргалдаж байх зуурт Аладдины толгойд өмнө нь болж байгаагүй бодисын солилцоо явагдаж маш ойлгомжгүй мэдрэмж Зоигийн зүг рүү засруулаад эхэлнэ. Хой, чи яаж байна? Хаачих шугай. Санаа зовх хэрэггүй. Зүгээр л хамгийн том залууг ирдэг хөгчгөл чи аюулгүй байна. Чи үнэхээр намайг энд баллаж байна хөгчөө. Зочид буудлын тансаг өрөөнд Аладдины орлон тоглогч түүхий сонгоны идэх зууртан хамгийн хайртай амьттай холоо саран баясаж байдаг. Тэгтэл Тамир гэнэт мэдээ үзмэр санагдаад сувгийг нь сольж орхиход Надал Алисэн Бүргэс хоёрт тохиолдсон золгүй явдлын талаар мэдээлж таарна. Тамир шууд л сахалгүй Аладдиныг хараад хачин болчихдог. Этра бидэнд асуудал гарлаа. Зои дэлгүүртээ өдөр тутмын ажиллаа хийж байна. Тэгтэл Аладдин тэрний өрөөнд орж ирээд өнгөрсөн хугацаанд хийсэн бүх зүйл чинь үнэхээр талархаж байна. Мөн дээрээс нь намайг цагдаагийн хэсгээс гаргасан. Тиймээс би чамд бэлэг өгөхөөр шийдлээ гэж хэлдэг. Гэхдээ энэ бэлгэн жаах сонио. Нэг нүдтэй могоо байдэн штэ. Тэрийг үзэм гэж нэрлээд Зоигоор аман угаалгах хийлгүүлэх гээд байдаг. Аладдин өмнө хизээч гар хангалах хийж байгаагүй учраас яаж өөрийнхөө хэрэгцээг хангаач мэдэхгүй. Цагдаагийн хэлцээс хойш угаасаа сэрэлтээд яваад байсан юм шиг байна. Чи өөрийнхөө малавахыг оролддог гэж юу? Цаваа юм аа. Тэгсэн ч гэсэн Зои маш тайвнаар энэ бүхэнд хандаж Аладдинд хэрхэн өөрийгөө ирээдүйд болгож болох талаар бэлгийн эрүүл мэндийн хичээл зааж өгдөг. Ажлаа дуусгасныхаа дараа Аладдин маш баяр хөөртэйгээр нойлын өрөөнөөс гарч ирээд дэлгүүрт байсан бүх хүмүүс жижигхэн цэргүүдээ барьсаар энийг хардаа би чадчихлаа хэмээн гайхуулж гарна. Орой болоход Зои дэлгүүрээ хаагаад манай залууг дотор нь үлдээгээд тарьдаг. Энэ үеэр Надал Аладдин руу залгаад ярих гэтэл өнөөх нь хэрхэн ганцаарчилсан бэлгийн үйл хийж сурснаа зогсоо зайгүй яриад эхэлнэ. Вот, блядь, идиот. Ингээд
ярихангүй болсон Алисын бүүргээс гэрлээ унтраагаад яг унтах гэж байтал дэлгүүрийн заалнаас учир битүүлэг сонин жимээ гардаг. Манай залуугийн араас өнөөх том хөхтөө Тамирын алуурчин эмэгтэй ирсэн байх бөгөөд Аладдиныг харсан даруйдаа шууд л хөхөөрөө цааш харуулах гэж оролдоно. Аз болоход манай залуу энэ тулаанд тэрнийг ялж чаддаг. Маргааш өглөө болоход Зои зочид буудлын менежерийн хамтаар гэрээ хийхээр дэлгүүртэн орж ир. Тэгтэл Аладдин доторхыг нь юу ч үгүй бөснүүлчихсэн янзалж амжаагүй сууж байдаг. Менежер гахаан хороо шиг юм олж харсан даруйдаа гэрээг нь цуцалхад Аладдины эрх мэдлээ эргүүлж авах гэгээ мөрөөдөлж хийсэн менежертэй хамт хаалгаар гараад явчихдаг. Юу ч болж исэн зочид буудлын руу орох ёстой учраас манай гол дүр зочид буудалтай гэрээ хийж болох дэлгүүрүүдийг хараандаа авч өрсөлдөгч дэлгүүрийнхээ эсрэг арга хэмжээ авч эхэлдэг. Ингэхдээ Зои их тэр захирлын суудлаас нь төр чөлөөлөөд өөрөө тухайн дэлгүүрийнхээ агуу удирдагч нь болно. Зохион байгуулалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хандлага гэд бүх зүйлс нь тэр дорон өөрчлөгдөж Зоигийн нүдэн дээр дэлгүүр нь цэцэглээд ирдэг. Надад дахиад л Аладдин руу залгана. Тэр түүнд хиймэл сахалт дэлгүүрээ судалдаж авахыг санал болгодог боловч манай хүн амьд хүний тэр дундаа нэр нөлөө бүхий хүний сахлыг авнаа гэж ичирснээр манай хоёр саяхан нас барсан нэртэй нэгэн мафийн толгойлогчийн сахлыг түр зээлтгэхээр болцгоо. Төлөвлөгөө эхнээсээ амжилттай хэрэгжиж одоо харин тэдэнд жинхэнэ амьдрал дээр үүнийгээ төгс буулгах хэсэг нь л үлддэг. Аладдин дэлгүүртээ өдөр тутмын ажиллаа хийгээ зогсож байтал Зои гинэт гүйж ирээд Ланкастер зочид буудалд манайхтай гэрээ хийхээр болсон гинэ. Нөгөө дэлгүүр хаагдсан байна гэд их л баяртайгаар тэрнийг тэрвэрнэ. Ингээ тэрвэрлдээ зогсож байтал дэлгүүрийн зааланд хэн нэгэн тусламж хүсэж орилдог. Очоод харуулж ирэмсэн эмэгтэй ус нь гарчихсан хэвтэж байна. Аладдин Вадия улстай тэргүүлэх зэрэгтэй энж болохоор ядах хэмгүй их хүр хоёрыг эсэн мэнд амарч болдог. Үгүй, тарамсалтай байна. Муу мэдээ. Охин байна. Хогийн сав хаана? Үгүй. Би дахин нэг өсч үйсэн. Орой болоход романтик хөгжмийн аян дээр Зои, Аладдин хоёр дээвэр дээр гарчихсан үнсэлцэж байтал манай залуугийн сэтгэл ихэд хөдлөж Зоид өөрийнхөө жинхэнэ төрхийг илчилхийг хүснэ. Намайг Алисын бүргэс гэдэггүй. Намайг генерал, адмирал Аладдин гэдгээгээд тэр хэлээд хайчихдаг. Зои үүнийг сонсон даруйдаа анхнаасаа л тэрэн туурцсандаа ихэд гоморхож эндээс яваад өгөө хэмээн гуйж эхэлнэ. Чи миний зүрхийг Аладдингээс хэр хуваачлаа. Сэтгэл санаагаар ихэд унсан манай баатар хотын гудамжаар дахиад ээж аваасаа салчихсан хүүхэд чиг алхаж байгаа. Тэрний Вадия улс хэрхэн шин дэглэмд бэлдэж байгааг олж хардаг. Энэ үйл явдал бүр ихээр тэрний сэтгэлийг өвдгөж гүн дарамтанд оруулна. Бүх зүйл нь утгагүй болсон Аладдин гүүрэн дээр ирж амиа хорлох гэж шийдчихсэн зогсож байтал надад тэрний араас ирдэг. Та илүүдээ сонгон шиг гадна талдаа өмхий хальстай тэрнийг хууж авсан ч доор нь дахиад 10 давхар өмхий хальс байна. Та бол хамгийн сүүлчийн агуу дарангуулагч. Чиний зөвөө надад. Ингээд үндсэн хууль батлаж Аладдин түүн дээр гарын үсэг зурх өдөр болоход хажуугийн байшингийн дээвэр дээр надад Аладдин хоёр Ланкастер зочид буудлын руу нэвтрэхгээ зогсож байна. Гэхдээ бас л нэг тэнэг юмнаас болоод төлөвлөгөө нэгээтэл нуураад унчихдаг. Сайн уу Ланкастер? Би юу болоод байгааг ойлгохгүй наа. Би бүгдийг яг тооцоолсон. Таны халаас нь ямар нэг юм байгаа юм уу? Одоо хараадах юм. Наадах чи юу юм бэ? Энэ Вита Кокос. Танд энэ ус ямар хэрэгтэй? Та тоглоод өнө. Тэгэхэд 3 галж юмс яах гэж авч явсан? Өөр ямар нэг юм байгаа юу? Та хүн хэвээрэл байна штэ. Ингээд болоо. Таас ч юу вэ? Тоосгоо. Энэ бүх хугацаанд та тоосох байсан гэж юу? Яах гэж? Нөгөө халаастайгаа жин тэмцүүлэх гэж. Наадах яг одоо хай. Бурхан минь тэр ямаа олсыг тас мэрлээ. Хурлаараа, хүндрээрээ агуу өдөртгчээ. Юу? Гоо. Маа залуу эцэст нэг юм өөрийнхөө өрөөнд орж ирээд тэнэг орлон тоглогчоо цаашаа нуугдаа гэд явуулдаг. Тэгээд Тамир юм яг л мангар хүн шиг баригдахгүй тул живжиглээж эхэлнэ. Тэд олны өмнөр алхасаар эндэр дээр дөхөж ирэхэд Аладдин сахлаа хуулж яваад Тамирын хорон санааг олонд ил болгодог. Тамир тэр дорон баримтлагдах болоо Аладдин харин өнөөх олон улсын гэрээг нь 2 хуваагаа тайчхан. Дараа нь тэр дарангуйлагч байхын олон давуу талыг дурдаад ардчлалын муу болгоныг тоочж эхэлдэг. Энэ үеэр нь Зои тэр зааланд орж ирж таардаг бөгөөд Аладдин шууд л Зоиг ардчлалтай харьцуулж тэрэн сэтгэлээ илэрхийлээд өөрийн улсаа ардчилсан засаглалтай болж байгааг олны өмнө зарлана. Энэ үйл явдлаас хойш жилийн хугацаа өнгөрөхөд Вадияд шудраг сонгуул явагдаж эхэлдэг. Аладдин Зои хоёр харин аз жаргалтайгаар өөрсдийн хормыг хийж байна. Тэгээ та бүхэндээ диктатор хэмээх киног Univision Hollywood багцын инээдмийн зэснээс хүргэлээ. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.